ингээд Google сайтын тухай судалцгаая. За Google сайт нь энгийн вебсайтуудыг зориулсан хүчирхэг хэрэгсэл. Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн шинээр сайт үүсгэх болон бэлэн загваруудаас сонгон ашиглах боломжтой. Код бичих туршлагагүй байсан ч болно. Бусад Google-ийн хэрэгслүүдтэй адил сайт дээр хамтран ажиллах бас боломжтой. Хоолой утас эсвэл компьютер дээрээ хэрэгээ харагдах нь урьдчилан харах боломжтой. За ингээд Google сайт руу нэвтрээ орохдоо sites google.com хаягаар орж болно мөн Google аккаунтынхаа 9 цэг дээр дараад Sites гэсэн аппликейшнийг дарж бас болно. За ингээд хоёр арга замаар нэвтрэх боломжтой. За сайттай хуудас нэмэх, хасах зэргээр бүтцэлж өөрчилж болно. Мөн текст бичиж зураг оруулах боломжтой. Мөн сайт дээрээ Docs, Sheets, Forms, YouTube зэрэг төлбөрийн файлуудыг шууд нэмэх боломжтой. Google Workspace-ийн хэрэгслүүдэд илүү сайн нийцэж ажиллах ийм хүчирхэг хэрэгсэл юм аа. За мөн хамтран ажиллах шаардлагатай бусад хүмүүсийг өөрсдөө тэдний сайтаа үзэх, асуулт хэлхийг нь тохируулах тэдэндээ publish тохиргоотойгоор линкийг нь илгээж болно. За хуваалцах тохиргоонуудын талаар зурган дээрээс харцгаая. За published review гэсэн төлөв байх юм бол зөвхөн үзэх. За хэрвээ editor гэдэг хэрэгтэй байх юм бол засварлах хэрэгтэй. За мөн add express on гэж. За энэ нь бол хуваалцах хугацааны гэсэн. За transfer ownership гэж. Сайтын эснийг өөр хүн болгон шилжүүлж бас болно. За мөн хуваалцахаа болж бас болно. За веб сайтаа бас мөн хувилж болно. За ингээд publish хийсний урд байрал 3 цэг дээрээ дараад make a copy-г сонгож хувилах боломжтой. За тэгээ хувилж буй сайтаа нэрлэж бас болно, өөрчилж. За байршуулах хавцас дотроо фолдероо сонгоод байрлуулж болно. За бусадтай хуваалцах тохиргоог бас сонгоод сайтаа бүхэлд нь хуваалцах эсвэл зөвхөн сонгосон хуудасаар хуваалцах гэсэн тохиргоо хийж бас болно. За Google Sites-ийн embedding хэсэг байгаа. За энэ маань бол хамгийн чухал хэсэг байгаа. Яг л бид нар кодыг хуулж одоо энэ сайтаа байршуулснаар нөгөө бие бинийгаа нөгөө sites маань бусад программыг дэмжих боломжтой болдог гэсэн үг. За embedding буюу суулгах гэдэг нь бичлэг, газрын зураг, маягт зэрэг бусад их сурвалжаас авсан контентыг өөрийн веб хуудас дээрээ шууд харуулах үйлдэл юм аа. За контент нь өөр сайт дээрээ хадгалсан ч таны веб сайтаар бас ажиллана, харагдана гэсэн. За жишээлбэл Google Maps ашиглан сургуулийнхаа байршлыг бол оруулж болно. За дараалыг харж агаад За ингээд embedding хэсэг маань харагдаж байна. Google-ийнхаа embedding хуулж аваад, кодыг хуулж аваад embed хэсэг дээр оруулаад ингээд insert хийгүүд. За ингээд холбоосоор маань maps юм зураг ороод ирнэ. За ингээд өөрийнхөө байршуулъя гэж төлөвлөсөн газар дээр аваачаад чирч очиод байрлуулаад. За ингээд холбоосныхоо датад тайлбарыг бичиж өгнө. За ингээд басан гэж үзэх юм бол publish хийж нийтлэх юм боломжтой. За тэгээ publish хийхээс өмнө
төлөв байдлыг харна. За ингээд болжээ гэж үзэх юм бол шууд publish хийчихье. За ингээд хуваалцах боломжтой болж. За ингээд өөрийнхөө гар утсан дээр яаж харагдахыг мөн ноутбукн дээрээ яаж харагдах вэ гэдэг ингээд төлөвөөр нь солиод харагдах байдлыг нь шалгаж бас болно. За ингээд болсон. За ингээд мөн бас live demo гэж байдаг. Синхрон хичээл. За өнөр ингээд нэвтэрч орох боломжтой. Sites.google.com moise.com. За энэ хаягаар бас шалгаж харж болно. За Google Sites-ийн маань одоо ер нь нэр. За тэгээд URL буюу domain хаяг тий. Domain одоо link гэж ярьдаг тий. За энэ гурвыг бол зайлшгүй бол тохируулж өгөх шаардлагатай. За сайтын ер нь нэр гэж юу вэ? Сайтын name. За сайтын нэр бол таны сайтад өгсөн таних тэмдэг юм. За жишээлбэл ингээд нөгөө new tab дээр нээхэд одоо илтгэдэг тий хамгийн түрүүнд харагддаг зүйл гэсэн үг. Энэ нь ихэвчлэн веб хөтжийнхаа tab хэсэг дээр харагдана. За тэгээд тухайн хөтөч дээр нээлттэй байгаа байсуудыг хооронд нь ялгаж харах юм боломжтой болдгоо гэсэн үг. За вебсайтыг нийтлснийхаа дараа хамгийн дээд хэсэгт толгой хэсэг дээр нь энэ маань үүсгэсэн сайт маань харагдаж байдаг. За сайтын баримтын нэр гэж заавал өгнө. Сайт документ нэр. Энэ бол таны Google Drive дотор файл хэлбэрээр хадгалагдаж байгаа нэр юм. За зөвхөн та болон хамтан ажиллагчид харах бөгөөд Google Drive дотор хайхад ашиглагдана. За жишээлбэл анги дундуур зураас сайт дундуур зураас 2024 гэдэг өгсөн байна. За энийг ингээд өөртөө гараараа тохируулаад бичиж болно. За сайтын нэрийг өөрчлөхдөө Google Sites-ийн баруун дээд бууланд байрлах сайтын одоогийн нэр дээр дарж өгнө. Тэгээ шинэ нэрээ бичнэ. За ингээд enter дарж хадгална. Энэ сайтын харагдах нэр бөгөөд хөтжийн tab дээр яг иймэрхүү байдлаар харагдана гэсэн. За сайтын веб хаяг URL гэж юу вэ? За энэ нь веб хаяг гэдэг нь танай вебсайтад зочлохын тулд веб хөтжийнхээ хаягийн мөрөнд бичих шаардлагатай.